Сайн байцгаана уу. Өнөөдрийн амрыг ирээ. За өнөөдөр та бүхэнд музикасын програмыг хэлбэрээ. Нэгтлэнгийн бүртгэл дээр каса өдөр тутмын тооцоог яндаг энэ цэцэг гэж дуусгацаа танилцуулах гэж байна. За энэ зэстэр өдөрт бол ингээд хүлээж авсан задгай хосын орлого. За энэ одоо хувийн нууцлын үеднээс эднийг нуучсан байгаа. Эдгээр бол дэлгэрэнгүй бүгд харагдана. Хосын орлого, нэмж ирсэн задгай, бэлэн мөнгөний орлого ингээ касын зүүрэн дунд нь харагдаад касанд үлдсэн задгай, ушаасан бүхэл картын борлуулалт, бэлэн мөнгөний зарлага гэх мэтлэнгээр. Тэгэхээр өнөөдөр энэ орж ирсэн энэ эдний тайлбарууд нь энэ дээр гарч ирнэ. Жишээлбэл бэлэн задгай мөнгө өгөхөр бол энэ дээр бүртгэгдэнэ. Энэ задгай өгсөн мөнгөний дүн энэ дээр гарч иж байгаа 87 мянга. За тэгэхээр задгай мөнгө өгөхийн тулд яг хөхөр цепэнд манайх мөнгө хадгалдаг. Мөнгө дахинаас задгай мөнгө задлж ирээд цепэндээ гэдэг. Тэгэхээр цепэнд одоо манай цепэнд 486 мянга төгрөг байна гэсэн үг. Тэгээд цепэнд мөнгө авахаар бол энэ задгай мөнгө одоо энэ дээр бол шууд бичгтээ задгай мөнгө өгөөд энд хадгалагдана. Цепэнд авахаар энэ дээр дарангуут цепэнд авах бол тэгээд энэ мөнгөндөө нэмэгдээ явна. Тэгээд энэ мөнгнөөс хасагдаад энэ лүгөө өгөө. Энэ зарчимтай. Тэгэхээр өдөр тутмын энэ мөнгөө бүртгээ явна. За оройд орж иж байгаа орлогоо бүхэл мөнгөн дээрээ бүртгэнэ. Мөнгөний картын бүхэл мөнгөө энэ дээрээ бүртгээ явахад энэний доотлол бас энэ бүхэл мөнгөний орлого ямар дэвсгэрт байсан гэдгийг яг энэ хүснэгтээр ингэж харагдана. Энийг бас нууцсан байгаа. Энэ дээр бол нийт ингээ энэ хүснэгтээр бол өнөөдөр хүлээж авсан бүхэл мөнгөнүүдийг хүлээж авна. За тэгээд энэ дээр картын дүнгээ зөвлөөд дээрээс нь картын борлуулалтын дүнгээ оруулаад тэгээд хийгээ явах боломжтой. За төлбөр дээр одоо гэрээт байгууллагуудыг гэрээтэй харьцдаг. Тэгээд гэрээт байгууллагуудын дүн энэ дээр гарч ирнэ. За кассан дээр авсан орлогын дүнгууд энэ дээр орж ирнэ. Бэлэн мөнгөний орлогууд. Кассанаас бэлэн мөнгөний зарлага гарсан бол энэ дээр гарч ирнэ. За энэ дансаар бол мобайл гүйлгээгээр хийсэн гүйлгээнд энэ дээр дансаар хийсэн байгууллагуудын дараа талбар дансаар хийсэн дүнгууд энэ дээр гарч ирнэ. За тэгээ энэ мөрийн тоо дүн нь бол энэний доороос мобайл гүйлгээнд харагдах хэрэгтэй. Энийг бас нууцсан байгаа. За энэ дээр бол кассагаа зөрөө шүүж харна. За ийм зарчимтай ажилладаг. За тэгэхээр одоо тухай 11 сарын 11 сарын 2-ноо шууд сонгоход тухайн өдрийн гүйлгээний дүнгууд өөрчлөгдөнө. Кассанд өгсөн мөнгө 10,000, 15,000, 25,000 төгрөг кассанд задгай өгсөн энэ өөрчлөгдсөн байна. За бүхэл мөнгөнд бас өөрчлөгдөнө. Энэ тухайн өдрийн хүлээж авсан бүхэл мөнгө дүнг. За төлбөр нь бол ингээд Эрдэнэ төлбөртэй манайх гэрээтэй ажилласан байгууллага харагдаж байна. Орлого нь энэ дээр 1000 төгрөгийн орлого авсан байна. Энэ болох та харандааг бол кодгуугаараа зараад орлого бэлэн мөнгөнд авсан байх тохиолдол гэж болж байна. За зарлага дээр болохоор мобайлаар гүнтэлсэн мөнгөний 400 төгрөгийн нийлүүлэлт гэсэн гаргаж өгсөн байх нь байна. За дансаар бол ингээд мобайл гүйлгээний энэ байна. Байгууллагын дансаар орж ирсэн мөнгө тэгээд эдгээр мөнгөнд орж ирсэн байна. За тэгвэл 11 сарын 3-ныхаа харъя. 3-ных нь тогтоол задгай мөнгө нь 85,000. За бүхэл мөнгө хааштай харагдахгүй нууцсан байгаа учраас төлбөр дээрээ бол ингээд орлого дээр энэ нь орж ирсэн байна. Их мэтлэнгээр ингээд тухайн өдрийн гүйлгээнүүд харагдаа явдаг. За энэ дээр бол нэмж өгсөн задгай мөнгө байхгүй дөрөнд. Кассын 441 төгрөгийн илүүтэй явсан байна. Их мэтлэнгээр ингээд төлбөрүүд харагдаа явна. За ерөнхийд нь бол одоо юугаа харахын тулд кассын зөрүүгээ харахад одоо 11 сарын 5-наас хойш үчи. Кассын зөрүү нь бүх кассын зөрүүнд ингэж зөрүүтэй гарч ирчихсэн байна. За 11 сарын 5-нд 500 төгрөг дутагдсан байна. Дутсан байх юм бол ингээ улааж харагдана. За энэ бол шууд цалингаас хасахтай явж байгаа. За илүү гарсан дүнгууд ногоорч ингэж харагдаж байгаа.
Ингээд өдрийн тооцоонууд ингээд гарч ирээд харагдаад нийт зөрүүнүүд ингээд хараа явж байгаа юм боломжтой байдаг манай энэ програм. За үүнээс одоо энэ бус өдрүүдийн гүйлгээнүүдийг ингээд хараад байхад ингээд өөрчлөгдөж яваад байгаа мөртлөө энэ дээр би нэг таахан анхаарал юу бас нэг энэ дээр нэг ийм юу боломж байгаа. Одоо энэ задгаа мөнгө буруу өгчих тохиолдолд энэ дээр шууд хоёр төвшгөд засагдана. Ингээд засаад дөнгөө өөрчлөлт хадгалах боломжтой. А энэ дээр гарч ирснээр бот энэ өөр нэг төвшгөд ирэхэд цэвэрлэгдчихнэ. А энэ задгаа мөнгийг засгаас гадна кассанд оройд үлдчихэж байгаа мөнгө бол энэ 92 сая төгрөг үлдсэн энэ дээр. Үүнийг засч бас болно. Энийг үлдсэн задгаагаа засвал хоёр төвшгөж байгаа юм. Энэ дээр хоёр төвшгөтөөр кассанд үлдсэн задгаа мөнгийг засч хадгалах боломжтой. Өчтөрөө тоолоод өгсөн мөнгөө дэвсгэртийн буруу тоолцсон байж байгаа тохиолдол бол маргааш ингээд засаад явах юм боломжтой. Тэгээд энийг засахгүй бол өөр төвшгөд дарахтал эргээд энэ цэвэрлэгдчихнэ. За ийм боломжтой. За үүнээс гадна энэ 17-ных дээр би нэг юм туршилтын танаас үзүүлсэн байгаа. За энэ 10 бус өдрүүд дээр ингээд дарахад бол дөнгүүд ингээд одоо энэ кассанд өгсөн задгаа мөнгүүд ингээд өгсөн байна гэж ингээд гарч ирж байна. А гэтэл 17 дээр ийм бичих гараад ирж байгаа. Энэ яаж байгаа юм бэ гэхээр тухайн өдөрт нь 5,000 төгрөг илүү гарчихсан, кассын зөрүү илүү гарцсан байж байна. Тэгсэн чинь илүү гарсан кассын зөрүүн дээр ороош. За тэгээд илүү гарсан кассын зөрүүн дээр болохтой зэрэг яах вэ гэхээр энэ дээр 5,000 төгрөгийг бүртгээгүй хадгалсан байна. Одоо дээш нь кассанда цэвнээс мөнгө гаргаж өгөхдөө 5,000 төгрөг өснөө энэ дээр бүртгээгүй харагдсан байна гэснийг сануулж өгч байгаа. Энэ яагаад ингэж санаж гарч иж байгаа бэ гэхээр одоо энэ касснаас задгаа мөнгө гаргаад цэвнээс задгаа мөнгө гаргаад кассанд өгөхдөө юугаа зарим тохиолдолд өгснөө тэмдэглэгээ мартцсан байж байдаг. Энэ дээр мартсан байхад бол дээр кассан дээр хүлээж авч байгаа хүмүүс хүлээж авч байгаа дэвшигчдүүдээ бас давхар бүртгээ явж явах хэрэгтэй. Кассын програм дээр хийгдсэн байгаа. Тэгэхээр кассан дээр бүртгээ явуулсан бүртгэлийн мөнгө нягтлан энэ дээр бүртгээгүй тохиолдолд ингээ гараад ирнэ. Нягтлан бүртгээд таарч байгаа тохиолдолд бол энэ ерөөс гарч ирэхгүй бүгд ингээд яваа таараа явцсан байгаа. Тэгэхээр одоо энэ дээр 5,000 төгрөг дутуу бүртгэгдсэн байна. Кассан дээр бол 5,000-ыг хүлээж авсан гээ бүртгэгдсэн байдаг. Нягтлан өгөхдөө энийг 5,000 дутуу бүртгэгдсэн. Тэгэхээр энэ одоо ямар мөнгө бүртгэж вэ? Дутуу бүртгэгдсэн байна гэдэг энэ 5,000 дээр дарчтаар гараад ирнэ. Тэгэхээр яасан байна вэ? 1500 бол 50 ширхэг өгсөн байна. 100 ширхэг өгөөд 50-д энэ дээр 50 ширхэг өгөөгүй. 100 ширхэг өгөөгүй. Тэгэхээр кассан дээр болохтой зэрэг ингээд авцсан байдаг. Энэ дээр дутуу байна. Тэгэхээр зэрэг одоо энэ үнийг энэ дээр кассан дээр буруу бүртгэснүүд энэ дээр засаад хадгалж болно. А кассан дээр зөв тохиолдолд нягтлан бүртгэхэд буруу байх юм дутуу бүртгэсэн бол энэ дээр одоо засах нь шүү дээ. Энэ яваа энийгээ 100 ширхэг гэсэн тийм ээ. Зөв болгоод хадгалахад энэ алга болоод энэ зөв болоод энэ зөрүү өөрчлөгдөнө. За энэ зөрүү хадгаллаа. Энэ 27 төгрөгийн зөрүүтэй болоод энэ 5,000 төгрөг засагтаа кассанд өгсөн мөнгө чинь 9,000 болоод ингээд засагтаа явчих. Одоо эргээд 16 боллоо 17 дээр шүүхэд энэ гарч ирэхгүй. Энэ дүн зөв боссон учраас. Энийг бол батаргаараа ингэж шүүж гаргаж хилдэг болсон. Болох жишээ нэ. За тэгтэл энэ кассын зөрүү маань энэ 27 төгрөг өмнө кассын зөрүүнд эндээ шүүтсэн байж байгаа. 17 энэ дээр ингээ ахаа өөрчлөгдсөн байж 27 төгрөг болоод өөрчлөгдсөн байна. Кассын үлдэгдэхин зөрүү.
За ингээд үйлдвэрлэлийн зөрүүнд автомат өөрчлөлттэй явна. За өмнө юу үзье? За 9 сарын 4-ний гүйлгийг үзэж. 9 сарын 4-нд одоо манайх ингээд 9 сард нам ачааллын үед бол 2 кас ажилдаг. Тэгэхээр одоо 1-р кас дээр бол ийм тооцоо гарч ирсэн байна. Ингээд 1800 төгрөг илүү гараад. За төлбөр нь ингээд гэрээт байгууллагад ингэж хацаад ийм одоо ингэж дансаар ийм хүн орж иж ингэж ажилласан байна гэдгийг харсагч. 2-р кас байсан 9 сарын 4-нд. 2-р кас дээр нь худалдагч нь ийм байсан байна. Задгай мөнгө аваагүй байна. За бүхэл мөнгө энд гарч ирэхгүй, төлбөр дээр байхгүй байна. Дансан дээр бол мобайл гүйлгээ ганцхан гүйлгээ хийсэн байна. Ингээд 1-2 дугаар кассыгаа гүйлгийг үзээ явах юм боломжтой. За манай баргаан дээр бол өмнө одоо бүр юуны одоо өнгөрсөн жилээс оржсон тооцоонууд бол жишээлбэл 1 сарын 1-нд ажиллаагүй байна. 1 сарын 2-нд худалдагч энер гараад тэгэхээр энэ 2-нд ажилласан байна. 21 оны 1 сарын 2-ны гүйл 2-нд ийм задгай мөнгөний хүлээж аваад. За тэгээд төлбөр нь мобайл гүйлгээр ийм зарагдаад ингээ явсан. За тэгээд 3-нд 4-нд гэх мэтлэн касын төрөнд нь харагдаад бантхой худалдагчийн хойдод зарагдсан тооцоонууд ингээ харагдаад явдаг. За касын өдөр тутмынхаа касын програмын бүртгэлээ өдөр тутамд ингээд касын зөрүү тооцоонуудын за одоо 11 сарын 11-ний хвшлэнгээр ингээд үзээ шүүгээд явах боломжтой. Ингээ өдөр тутмын кассыгаа тооцоог бүртгэл юугаар кассыгаа тооцоо өдөрт нь тулгаад явсан тохиолдолд маань төлбөрийн тооцоонууд бол ингээд бүртгэгдээд хараад хянаа авах боломжтой байдаг. За энэ нь бол касын тооцооны бүртгэлийг бол ингээд одоо хийсэн. Энэ кассынхаа програмыг хийцсэн байгаа. Касын тооцооны бүртгэл өдөр тутмын нэгстэй сайн бүртгэхийн тулд яах вэ гэхээр касын програм дээр тэр бүртгэлүүдээр нэмсэгчтэй сайн орсон байх хэрэгтэй. Касын ер нь санхүү нэгтлэн бод хүртгэлийн хамгийн гол юм бол ерөөсөө нярвын тооцоо байдаг. Тэгэхээр касан дээр ажиллахын тулд худалдагч бол энэ өдөр тутмынхаа тооцоог нягт нямбаа бүртгэж яг орлого зарлагуудынхаа өдөр тутмынхаа бүртгэлүүдээ сайн хийсэн тохиолдолд оройны касын тооцоогоор ясангаар таарад ингээ явах юм боломжтой. Тэгээд тэрүүнийг бол ямар ч юм компьютер мэдэхгүй худалдагч байсан манад хамаагүй ажиллаад тэрүүнд орон суралцаад хийгээ явчихдаг. Ямар бүртгэлээ хаанаа хийх вэ гэдгийг. Тэгээд дараагийн удаа та бүхэнд касын програмыг танилцуулж касын програм дээр хэвшнээ төлбөр ямар тооцоонд хийх вэ гэдгээр хэлгэнгүй тайлбарж ярьж өгье. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.